За сайн байцгаана уу? Энэ удаагийн дугаараараа бид гурав тэтгэлэг авсан түүх болон туршлагатай хуваалцсанаа. Тэгээд энэ удаагийн дугаарт маань оролцож байгаа оролцогчид маань маш онцлогтой. За манай Цэчин бэлгийн хувьд бол Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын ангид суралцдаг. Тэгээд өнгөрсөн жил сураг солилцоогоор нэг жилийн тэтгэлэг аваад Токиогийн их сургууль суралцаад ирсэн. Энэ хугацаанд бас амжилттай Японы хэлнийхээ төвшин Ген 2 хүртэл ахиулж чадсан ийм амжилттайгаар карьераа эхэлж байгаа хүн байгаа. За манай нөгөө зочин маань маш амжилттайгаар аль хэдийн карьераа болоо төгнөлдсөн, нийгэм байр суурь эзэлсэн. Тэгээд Япон улсад магистр болон докторийн зэргийг дүүргэсэн. Тэгээд одоо Шинэ Монгол Косенгийн захирлаар ажиллаж байгаа оюун жаргал багш маань хүрэлцэн байна. За тэгээд эхний явц бол таараас одоо өөрийнхөө товч танилцуулга одоо суммаас эхэлсэн бол сумынхаа сургуулиас байж болно, аймагаас эхэлсэн бол аймгийнхаа сургуулиас байж болно, 10 жилийн сургуулиас эхлээд нэг тийм богино хэмжээнд ямархуу байдлаар суралцаад энэ хүртэл ирвэ гэдэг түүхийг хуваалцаж өгнө. За Цэчин бэлэг хэлээ хэлэхөө. За сайн байцгаана уу, намайг Цэчин бэлэг гэдэг. За би хамгийн анх Баянгор аймагт 10 жилийн төгсөөд тэгээ одоо Монгол Улсын их сургуулийн сэтгэл судлалын хөтөлбөрт суралцж байгаа. Тэгээ өнгөрсөн жил хоёртой солилцоогоор явчаад ирсэн. Сая нэг сард ирсэн. За оюун жаргал. За бүгдэнд нь энэ өдрийн минь төргий, сайн байцгаана уу? Танилцуулга хийж өгсөн ганц толгодоо баярлалаа. Тэгээд дунд нь харин нэг жоохон андуурал гарчих шиг болоо. Тэрийг би залруулад явчих. За намайг Төмөр хадрын оюун жаргал гэдэг. Одоо Шинэ Монгол технологийн коллежид захирлаар ажиллаж байна. За би бол Дорнод аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Тэгээд 9 жилийн сургалттай болохоор яг хөө тэгтээ 6 дугаар анги хүртлээр сураад 7 дугаар ангиас Дорнод аймгийн Хэрлэн сум гэдэг аймгийн төвийн 5 дугаар сургууль сурч төгсөөд 2004 онд Монгол Улсын их сургуульд биотехнологич мэргэжлэр иллээд тэгээд бакалавра төгсөөд үргэлжлүүлж магистрт сураад магистр суралцаж авах хугацаанд дунд нь нөгөө Японд 1 жилийн мэргэжлийн дадлагыг Японы Као компанид хийгээд тэтгэлэгтэй дадлах байсан. Тэгээд буцаж ирж Монголд ирж магистраа хамгаалчаад тэгээд 2011 онд магистраа хамгаалаад 12 онд Китамигийн технологийн их сургуульд анагаахын инженерчлэл чиглэлээр докторийн хөтөлбөрт хамрагдаж суралцаад 15 онд төгссөн. Тэгээ үргэлжлүүлээд сургуульдаа нөгөө судлаачаар нэг 2 жил ажиллаад тэгээд 18 онд харж ирсэн. 18 онд харж ирэхдээ эхлээд бол яг хуу мянган инженер хөтөлбөрт төр цагаар химийн хичээл, EGU-д бэлтгэх химийн хичээл зааж исэн. Тэгээд хавраас нь Шинэ Монгол технологийн коллежид багшаар ороод багшаар 5 жил ажиллаад техникийн эрхлэгч хөтөлбөрийн ороо гэх мэт бас ажлууд хийж агаад тэгээд өнгөрсөн хичээлийн жилээс буюу 2023 оноос эхлээд захирлаар ажиллаж байгаа юм байна. За багш болохоор Японд бас Японы сургуульд бас 2 жил багшилсан юм биш үү те? Тий, багшлахнаас илүү битэд яг нэг доктор хамгаалчаар постдок шиг үндсэн хийж байгаа ажил нь бол нөгөө судалгааны ажил нь төслүүд дээр явж байгаа болохоор төслийнхөө ажлуудыг үргэлжлүүлээд хийн. Тэгингээ яг нөгөө бакалаврын оюутнууд ороод ирдэг. Тэгээ бакалаврын оюутнуудын цөөхөн 1-2 хүүхдийн судалгааны ажил нь миний хийж байгаа судалгааны ажлын чиглэлээр эхэлж хийж байгаа болохоор тэднийг бол нөгөө зааж сургах, туршилт зааж өгөх гэх мэт байдлаар тэгээд нөгөө Социгёкинкю ромбон гэдэг нэг бичдэг Япон хэл дээр. Тэгээд тэрийг нь бас ингээд засаад яагаад гэх тиймэрхүү байдлаар ажиллаж байсан. Хамгийн анх одоо Япон улсыг яагаад сонгосон бэ? Яагаад Япон улсад суралцж дийдвэр гаргаваа? За би харин оюун жаргал багш. Тий. За би болохоор анх нөгөө ер нь сурагч байхдаа нэг их нөгөө өөрийнхөө ирээдүйг нэг харж чаддгүй байсан юм аа. Би тийм болно, ийм болно гэхээсээ илүү хөдөөний хүүхэд болохоор ямар ч байсан л төв рүү орох нь айгүй тийм зориг гэх юм уу да тий. Тэгээд тий аймгийн төвийн сургууль тэгээ хот руу оюутан болж ирснээс Монгол Улсын их сургуульд ороод л би нөгөө Японы талаар мэдэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл 1-р курст нөгөө химийн хичээл ордог байсан багш маань
яг Японд доктороо хамгаалаад ирсэн шинэхэн багш байгаад тэгээд тухайн үед манай сургуульд манай анги чинь 70 эд оюутантай байсан. Тэгээд тэндээс нэг 4-5 хүүхдийг нөгөө дуудаж уулзаад манайх нэг ийм лаборатори байгаамаа. JICA-гаас төсөл аваад ингээ эмийн ургамал энэ төр судалдаг. Тэгээд та нар 1-р курс гэлтгүй ингээд харьяалагдаад ороод явж болноо гэж санал гэх юм уу да битэдийг дуудаж уулзалт хийгээд битэд орж ирсэн. Гэхдээ 2-р курсийнхээ намраас эхлээд лабораторид харьяалагдсан. Тэгээд тэр лаборатори маань болохоор ялцгүй Японтой холбоотой. Зочид ирнэ, оюутнууд ирнэ, тэгээд судалгаа хийдэг. Тийм байсан болохоор ялцгүй нөгөө яг тэнд бол анх Япон гэдэг улсыг бидэд тэгээд Япон хэл сурч эхлээд тэгээд ер нь бол Япон явмаар байна, явъя гэсэн ийм зорилготой болсон хүн байгаа. Багшд эхний хэсгээр маш идэвхтэй ингээд тэр янз бүрийн сургуулиас явуулж байгаа үйл ажиллагаад оролцоод багшаад байгаа явсан биш үү? Тэгээд яг доктор сурах үедээ Япон хэлний ямар төвшөнтэй болсон байсан бэ? Тий, доктор сурах үедээ бол би Япон хэлний N2 орчим байсан. N2 гэхдээ яг бүр аваагүй байсан юм. Шалгалт өгч аваагүй. Гэхдээ би нэг жил яг Японы Kao компанид дадлах хийчихсэн. Тэгээд туршилт хийгээд судалгаагаа Япон хэл дээр танилцуулаад өөр нөгөө монгол хүн төр байхгүй болохоор тэгээд ясан болохоор яг докторт явхад бол надад хэлний бэрхшээл байхгүй болсон байсан. Тий. За Сэчин бэлгийн хувьд Миний хувьд бол яг нөгөө багасаа л Японы соёл, анимыг үзэж өссөн болохоор эхэндээ яг зүгээр сонирхдаг байсан. Япон гэдэг чинь ийм улс байт юм байна штэ гэсэн сонирхолтой байжгаад тэгээ явандаа явах хүсэлтэй болсон гэх юм уу. Тэгээд оюутан болоод Япон хэл манай сургуулийн олон хэл үзэх боломжтой. Тэнгүүд Япон хэл үзээд тэг бүр сонирхолтой болоод Япон руу ер нь явбал бас гоё юм байна штэ. Япон гэдэг бас тийм юм байна штэ гэж сонирхоод тэг тэрнээсээ цаашаа би яаж явах боломжтой юм бэ гэсэн одоо нөөц болцоогоо хайж гисэн гэх юм уу. Тэг манай эгч маань хүртэл Монгол Улсын их сургууль чинь ийм цалцааны хөтөлбөрүүд байдаг шүү гэдгийг бас санал болгоод тэг тэрнээс нь хойш би ямар хөтөлбөрүүд байна гэдгийг хараад тэгээд яг сая явсан сургууль руугаа материалаа явуулаад тэгээд явсан. Сэчин бэлэг анх явахдаа энэ хэдтэй байсан бэ? Анх явахдаа 4-тэй байсан. Гэхдээ очиод дахиад эхнээс нь би бүр үзсэн Япон хэлээ. Тэгээ 12 сард N2 өгсөн. За N2 авсанд баяр хүргэе. Баярлалаа. Надад Японд ингээд суралцаа явж байхад хамгийн бэрхшээлтэй байсан зүйл юу байсан бэ? Оюун жаргал багшийн хувьд одоо шууд Монголын боловсролын тогтолцоонд сурж ирсэн ээ. Японд бас дадлага хийчихээр адлаа. Тэгэн гутаа шууд академикээр сураад эхэлж штэ. Энэ үед бас хэцүү зүйл байсан уу? Тий. За би яг анх Японд очиход бол хамгийн их нөгөө тэр бэрхшээлийг бол амссан. Тэгээд түрүүнд болохоор доктор сурахтаа бол хэлний бэрхшээлгүй болсон байсан болохоор асуудалгүй. Анх яг Японд нөгөө компанилууд дадлах хийхээр явах үед би нөгөө Япон Монгол бид нар чинь бол бүр нөгөө Япон хэлийг тэр үед заалгаж сураагүй. Муйс ч гэсэн бид нөгөө англи юм уу аварс хэлгээд үзээд явж исэн болохоор багшийнхаа зөвлөмжөөр хажуу талын нөгөө Монгол Япон төгөөс эхлээд үсгээ бүр өөрсдөө сураад тэгээд багш маань бараг л тэр үед айгүй их тусалж ийсэн. Та хэд ингээд үнэхээр Япон хэл сурыг гэвэл энэ хажууд Монгол Япон төв байна очиж сураа те ингээд хэрвээ сурна гэх юм бол би та хэд ихний нөгөө тэр үчиг марг 20,000 зэн болов тэрий чинь би төлж өгье гэдэргээд багш нар маань бол яран нэлээ ийм сэтэл өгсөн. Тэгээд орж сураад явхдаа би чинь огт мэдгүй байсан хүнээ бодох юм бол ингээд ойр зур ярьдаг болчоод өөрийгөө тунд ажгүй Япон хэлтэй олчлоо гэж очиод тэгээд яг очиод нөгөө яг Япон хүмүүс хүлээж аваад уулзаад за эхний нэг 10-аад минут бол тунд ажгүй байсан. Өөрийгөө танилцуулаад. Тэрнээс хойш бол ерөөсөө тий маргааш тэдэн цагт уулзсан шүү. Хэдүүлээ тийш явна шүү. Одоо хоол идэх шүү. Ингэн гэ. Тэгэл өөрийгөө танилцуулаа ингэж байгаа хүртэл айгүй ажгүй байж байгаад. Тэрнээс цаашаа бол ерөөсөө ойлгохоо болоод. Тэгээд most яг битэд нөгөө англи хэл дээр судалгааны пейпер уншаад англи хэл бас юу байсан болохоор тэрүүгээрээ нэг ингээ ойлголцоод англи хэл дээрээ явсан. Тэгээ нэг 3 сар болоод л миний чих онгойсон гэх юм уу та. Тэрнээс өмнө бол 3 сар бол би яг нөгөө юу яриад байгааг сайн ойлгохгүй ерөнхийдөө ингээ биеийн хилэмж тэгээд туршилт судалгаа болохоор нөгөө ямар юмыг харуулж ийн тэгээд англиар та нөгөө схемийн зураад өгөөч энэ төр гэх мэт англи хэлээ нэлээд ашиглангаа явж исэн. Тэгээд тэр бол миний хамгийн ихний хэлний бэрхшээл нь хамгийн хүнд байсан.
3 сар болоод ирсэн чинь ерөнхийдөө хүмүүсийн яриаг ойлгож эхлээд тэгээ би чинь дан үзэг харандаатай ингээд үг гарангуул мэдгүй үг гарангуул бичээл гэлс очиад хайгаал гэдэг нэг тиймэрхүү байдлаар эхний 3 сар бол сурсан. Тэгээ 3 сарын дараа жоохон ичих онгоод юм байлээ. Ер нь за ийм юм хэлээд байгаа юм штэ гээд. Тэгээ тэрийгээ би мэдрээд нэлээд бас яашаа жоохон гутар сэтгэлээр унсан. Тэгээд би өөрөө сурж эхлэхдээ Японы зурагтод бүр өглөөнөөс хойш өдөр болго үзээд нэг тиймэрхүү байдлаар чихээ онгоолгоод өөр төрлийн Япон үгнүүдийг тийм номон дээр байдгүй Япон үгнүүд аягүй хэрэгтэй болдог байсан. Тэр бол миний хамгийн том бэрхшээл байсан. Ингээд одоо таны Япон хэл чинь бүр амар сайн ч дээ. Тэгэхээр яг албан ёсны ингээд багшгүй мэдлээ та ингээд өөрөө сураад биетайгаа явсаар байгаад ийм хэмжээнд Япон хэлтэй болчихж байгаа юм уу тий? Тэгсэн. Тэгээд ер нь бол би ном их авдаг байсан. Кавад ажилтны байранд байхдаа хажуу талын номын саналаа очиод тэндээс нөгөө хүүхдийн номноос эхлээд зурагт эхон аваад уншаал тий ер нь нэг ууггүй нөгөө хэцүү байхаар чи хүн чинь аргаа олохгүй бол ганцаараа тэр чи хинээж тусламжгүй чадахгүй болохоор тэгээд дуу сонсох гэх мэт тэгэл бүх боломжуудыг л яасан та. Тэгэхээр эхний 1 жил Японд байх үедээ би бол нэлээд Япон хэлнийхээ учрыг бол олж авсан. Тэгээ анх Япон явахдаа би чи 10 хэл номтой явсан. Тухайд нөгөө компьютер байхгүй тэгээд нөгөө электрон тойл энэ төр байхгүй болохоор яг Демберлийн хандсны тойл тэгээд нөгөө ногоон тойл тэгээ англи Япон тойл гэдэг яг тэр Баяр тулаан хийх байдаг. Тиймэрхүү байна. Тэгэхээр одоо эндээс ойлгосон зүйл хэл сурна гэдэг багшгүй гэдэг бол зүгээр талтаг байх байш. За чичээгүй хэцүү зүйл юу? Миний хувьд бол мэдээж хэлний хувьд бол миний хэл тийм сайн байгаагүй болохоор очиод яг өөрийгөө ойлгуулах тал дээр бас бэрхшээлтэй байсан л та. Тэгээд Япон миний хувьд бол японочууд чи Японд байгаа бол угсаа японоор л ярих хэрэгтэй гэсэн хандлагатай хүмүүс байдаг болохоор өөдөөс ингээ японоор л яриад байдаг тэнгууд би ойлгохгүй болохоор тэр нь бас бэрхшээлтэй байсан. Тэнгууд дээрээс нь бас шинэ орчинд ганцаараа өөр соёлын өөр хүмүүстэй яаж тасан зохицноо, яаж харилцнаа гэдэг тал дээр жоохон айцтай байсан. Тэгэд ихэндээ бол мэдээж бас бэрхшээлтэй байсан харилцах тал дээр, өөрийгөө ойлгуулах тал дээр. Тэгээд бусад улсын хүмүүс чинь харьцангуй юм нээлттэй байдаг байлээ л дээ. Тэнгүүд би эсэргээрээ жоохон юм ичимхий харилцах тал дээр одоо би буруу ярьчвал яана, одоо тэгвэл яана гэж жоохон бие барьсан, юм зай барьсан хандлагатай байсан. Тэр нь жоохон бэрхшээл болсон гэж миний хувьд бодож байна. Тэгээд явандаа нөгөө хилээ сураад эхлэхээр хүн чинь илүү нээлттэй болоод эхэлт юм байлээ. Илүү ярих байдал маань гэсэн нээлттэй болоод ойлгож чадахгүй байгаа ч гэсэн нөгөө хүнтэйгээ ярмаар санагдаад байдаг болохоор ер нь хилээ сурчвал ямар нэг асуудал байхгүй шиг санагдсан. Ямар тач харилцаан дээр алдгаа сайж болохгүй байх юм шүү дээ, тийм үү? Тийм. За дараагийн асуулт руу оръё. Одоо Японд суралцах хугацаанд ингээд японочдыг ч юм уу эсвэл Японы соёлоос ч юм уу гайхширсан ч юм уу өөрөөс санагдсан ямар нэгэн ингээд онцгой зүйл юу байсан бэ? Боловсролын тогтолцооч байд юм уу гэдэг юм. Яг нөгөө анх би эхний компани дадлагаар явхад бол ямар ч тийм нэг олон нийгэм рүү нэг орч чадаагүй. Зөвхөн компани доторх ажил, сургалт тэгээд яг компани намайг ингэж харж хандаж байгаа хүмүүс ингээд аягүй хүрээлцдэг байсан болохоор нэг их хүндрэл бэрхшээл бол мэдрээгүй. Гэхдээ яг нөгөө хоолны хувьд хоолны соёл гэх юм уу тэр нь бол бүр үнэхээр монголчууд ч юм бол нэг төрлийн хоол их хийгээл идчихдэг. Өглөөний хоол гэхээр нэг ингээд боорцог ингээд нэг төрлийн хоолыг аягүй ихээр иддэг бол японочдын тэр онцлог нь бүр аягүй олон төрлийн юм жижиг жижигийг иддэг нь надад аягүй тийм эхний ээлжинд бол сонирхолтой байсан. Тэгээд эхний жилдээ бас нэлээд олон газруудаар онсен хамгийн том хүрхрээ тэгээд Кёто хүртэл өөр газруудаар нэлээд нөгөө явсан. Тэгээд тэр компани маань хүмүүс эхний монгол хүн, ганц монгол хүн гэд надад тийм аягүй их юмнуудыг ингээд хөтөлбөр төлөвлөгөөнүүдийг гаргаж өгөөд намайг хариуцсан нэг ингээд шинэ ажилтан хүртэл ингээд юу яагаад өгцөн, холбоод өгцөн. Тэгэхээр тэрэн дээр би юмнууд нь ямар ийм тийм нарийн бэлтгэлтэй байдаг юм бэ те юм нь зохион байгуулалтыг хэн ирж байгаа вэ, яаж байгаа гэдгийг бодоод ингээд аягүй урт хугацаанд ингээд
төлөвлөөд сэтгэлээ айгүй их зориулж байгаа нь надад айгүй тийм гайхалтай сайхан санагдчихсэн. Тэгээд туршилт дадлагын хувьд болохоор би эхэндээ нөгөө монгол хүн чинь айгүй тийм гинэн штэ тий ингээд бүх юм амар юмд жоох дураараа их юм уу. Тэгээд эхлээд нөгөө ажилчдын юм хурал болдог. Тэгээ хуралдаа намайг ганц ч удаа оруулж байгаагүй. Тэгээд би эхлээд гайхаад ямар ингээд ийм хатуу чимтэй гэж бодоод яг яана гэж бодож байгаа юм бол гэд ингээд их ойлгодог байсан. Тэгээд дараа нь бодоод ахаар тэр нөгөө компаниг бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн лаборатори байгаад тэндээс нөгөө айгүй олон шин санаанууд судалгааны үр дүн өндрийг хилэлцүүлдэг болохоор яалтчгүй намайг одоо оруулахгүй байх нь зүүн хэрэг юм байна гэд ер нь тийм дэгж аягтай ингээд юмнуудыг бол айгүй их би сурч авсан байгаа. За тэгээд дараа нь тийм болохоор эхний нэг жилдээ би Японд аягүй их юм сурч үзсэн. Дээрээс нь нөгөө 3 сарын 11-ний газар хөдлөлтөөр хүртэл байсан. Нөгөө тэрэнд бас өртсөн манайх бүр судалгааны лаборатори энэ ашиглаж чадхаа болоод тэгээд тэнд чинь Фукушима ойрхон дэлбэрээд ингээд би тэд нэг жоохон хөдөлгөөн дөрвж мөрвээл нөгөө би чинь хорогдох байранд хүртэл хонцд үзсэн. Тэгээд тийм болохоор эхний нэг жил маань тийм аюулгүй олон төрлийн туршлагыг өгсөн болохоор би докторт сурвал заавал Японд сурандаа гэсэн юм нэг бүр шийдвэрээ гаргачаад нөгөө Монголд ирж исэн байгаа. Бүр амьдралын ингээд нарийн ширийн зүйлийг айгүй ажигласан биш үү? Хоолны соёлоос ахуулаад одоо тэр төлөвлөлт дахиад одоо янз бүрийн одоо нууцлалч хийх юм уу? Ёс зүйн янз бүрийн хингийн төрлийн зүйлсийг ч юм уу тий. Эхний жилдээ явж ингээд одоо айгүй мундаг ажигласан биш үү? Тэчмэл ямар сайдсан. Миний хувьд ирээд яг хамгийн сонир санагдсан зүйл нь нөгөө нэг орчин дээрээс нь нөгөө хогийн савгүй байгаа нь амар сонирхолтой санагдсан. Тэгээд ингээ орчноосоо цаашаа сургууль руу очин чинь сургуулийн орчин хүртэл тэг хүнд суралцахад ямар орчин шаардлагатай байдсан бэ? Ямар байх ёстой юм бэ гэдгийг яг хангаад өгсөн юм санагдсан гэх юм маш тав тухтай. Дээрээс нь маш цэвэрхэн яг нөгөө нэг оюутнаа ботсон тийм орчинтой байсан нь маш их таалагдсан. Дээрээс нь багш сурагч ер нь хүмүүсийн хоорондын харилцаа хандлага тий би багшигаа хүндлэн багш маань ирээд намайг хоёртон гэж харахгүйгээр бас энэ хүн шүү гэдэг талаас нь нэлийн хүндэлж харьцаж байгаа байдал нь маш их таалагдсан. Дээрээс нь хүн хоорондын харилцаан дээр болохоор одоо би бинийгээ сонсох тал дээр тий маш юм анхааралтай сонсдог. Дээрээс нь асуулт тавихтаа хүртэл маш хүндэтгэлтэй ингэж ярьж байгаа энэ харилцааны хэм маяг нь маш юм сонирхолтой санагдсан. Дээрээс нь бас нэг сонирхолтой санагдсан зүйл гэх юм бол одоо зохион байгуулалттай тэр байдал маш юм их зэгцтэй. Зохион байгуулалттай бүх зүйл нарийн ширийн явж байгаа байдал маш таалагдсан. Тэгээ би нөгөө нэг 4 сар очингуудаа 5 сараас ажил хийгээд эхэлсэн байхгүй юу. Тэгмээд тэрэн дээр яг японочдын амьдрал донд ороод эхэлсэн чинь бас нэг анзаарагдсан зүйл нь японочд ийм жижигхэн зүйл дээр ч гэсэн маш их анхаарал өгөөд те жижигхэн зүйл одоо монголчуудын хувьд бол заримдаа жижиг юм за яах вэ гэл ингээл орчдөг бол японочдын хувьд жижигхэн байсан ч гэсэн тэрэнд сэтгэлээ зориулж хийх ёстой шүү гэсэн ийм хандлагатай байсан маш их таалагдсан бас их гайхшруулсан. Тийм. Эндээс одоо энэ зохион байгуулалт нэг жижиг зүйлс бас ач холбогдол өгдөг гэдэг тэд бол агуулга бол давтсан болов уу гэж бодсон. Тэгээд одоо оюун жаргал агшаас эндээс энэ сургалтын орчин болно. Багш сурагчийн харилцаа гэдэг одоо тэжмэдгийн сая юунд тэд дээр бас нэг ижил бодлоо хэлдэг тий гэж хэлсэн байна. Тий. Тэгээд би болохоор анх нөгөө Монголд тарж ирэхдээ ер нь сурвал би яг нөгөө төв газар нөгөө Токиод ч юм эсвэл Осакад ч юм уу ямар нэг ихтэй сургуульд орондоо гэж бодож ирсэн. Тэгээд би момшоо угаасаа 2 удаа бас өгөө тэнцээгүй. Тэгээд ер нь бүх боломжийг хайж авах үед яг нөгөө профессорын шугамар ингээд нөгөө холбоотой байдаг шүү дээ тий. Профессорын тодорхойлолтоор холбогдоод яг нөгөө Китамигийн технологийн сургуульд очисон. Сургууль маань бүр Хоккайдод байдаг. Тэг хүмүүс бараг хэлэхээр яагаад тийшээ гэдэл байдгийг. Гэхдээ нөгөө айгүй хол бүр хойшоо тийм ер нь бүр том их сургууль бол биш. Технологийн дээд сургууль болохоор орчин энэ төр бол харьцангуй цамхан. Урд нь байсан судалгааны лабораторитой ер нь бол төстэй. Тэгээд тэнд очиод яг урд нь нэг Монгол оюутан очсон. Манай нөгөө нэг одоо бол симпай болно гэсэн үг шүү дээ. Урд нь очсон байсан. Тэгээд өөр Монгол оюутнууд нэлээд олон байдаг. Тийм харилцаатай лаборатори байсан болохоор ер нь орчин нь бол шууд үлгэдөөд л авсан. Ингээд бүх юмыг ингээд бэлтцэн Монгол хүмүүс ирж байгаа шүү. Одоо ийм хүмүүс ирж байгаа шүү гэд. Харин багш маань бол айгүй шинэ байсан. Багш маань амар ийдэг. Тэгээд ийм зөөлөн хүн.
Тэгээд битэдэд докторийн оюутан болохоор айхтрыг тулж ажиллахгүй ч гэсэн айгуун тийм энгийн нэг хүснэгт ийм бичгийн цаасан дээр нэг ийм хідэн түлхүүр үг биччихэд нэг ийм ерөнхий хүснэгт биччихэд тэгээд энэ чиний ерөн хийх ажил. Чи энийг одоо ингээд уншиж судлаад суралцах төлөвлөгөөгөө гарга, study plan-а гарга гэд анх өгсөн. Тэгээд тиймэрхүү байдлаар анх багштайгаа танилцчихсэн. Тэгээ багш маань бол биднэрт яг тэгж ерөнхий чиглэл өгчөөд судалгаагийн заах нэг симпай нарыг чиглүүлж өгөөд тэгээд ер нь бие даалгасан байдалтай л явсан. Тэгээд зэми энтер гэж болно. Тэгээд үе их судалгааны үр дүнгуудыг маань хараад ер нь үр дүн чинь гакайд эрдэм шинжилгээний хуралд орох ёстой шүү. Юм чинь юу болж ийн гэдэг тийм л нөгөө юу гэдгийг чиглүүлэг байгаад тэгээд багштайгаа ер нь бол нэг тиймэрхүү байдлаар харьцаж явсан. Тэгээ эхний нэг жилдээ бол яг багшийн хэлснээр судалгааны төлөвлөгөөгөө гаргаад үе шатнуудаа гаргаад тэгээд нэгэнд батлуулчих юм бол яг тэр төлөвлөгөөгөөрөө явах болохоор нэлээд судалгаа маань бол ахицтай явсан байгаа. Тэгээ урд нь бол бид нар чинь багш яг нэг ийм хийн шүү гэдэг айгүй тодорхой юм өгөөд тэгээд нэг тиймэрхүү байдлаар чиглүүлдэг байсан бол энэ удаа бол ер нь өөртөө бие дааж байгаа байдалтай байсан. Бусдаар бол яг гадаад оюутан гэдэг юм нэг хувилбараар бид нарыг бол авч үзэн. Тэгээд хятад ер нь олон орны оюутан байсан. 100 гаруй гадаад оюутан байсан. Тэгээд гадаад оюутанд Японы соёл танилцуулах, Японы хэлний гэдэг ийм олон нөгөө хөтөлбөрүүд байдагт бол айгүй идэвхтэй хамрагддаг байсан. Бүх юм байна. Тэгээд сургууль дээр байгаа боломжийг ер нь л бүгдийг нь ашиглахыг ер нь зорьсон доо. Тэгээ Монголд ч нь бол битэд нэг байдгүй шүү дээ. Нөгөө төрүүчийн хэлснээр давхцчих шиг байна. Ингээд оюутан зориулсан ингээд митинг хийдэг өрөөтэй эсвэл чөлөөтэй ингээд ашиглаж нөгөө оюутан солилцооч юм хамтарч ажиллах юм боломжтой нөхцөлтэй. Тэгээд номын санана гэхэд те ингээд ганцаараа бүр ингээд тусгаарлаад өрөөгөө баг хааж агаад хийх боломжтой эсвэл компьютер ашиглах боломжтой гэдэг айгүй олон төрөл байдаг нь бол Монголд бидний нэг их ашиг нэг харж үзэж байгаагүй тийм орчны ялгаа бол бас байсан. Сургуулийн орчны хувьд бүртэмжийн хувьд одоо маш сайн байсан гэдэг зүйлийг физиксний эндээ сураад мэдэрч байгаа. Тэгэд энэ дээр сая бас багшийн хэлснээр тэтгэлгээ нэг их сургуулийн профессорээр дамжуулж олж байсан гэж ярьчих шиг байна. Тэгэхээр одоо ямар тэтгэлгийг авч байсан бэ? Тэр тэтгэлгийг хэрхэн авсан тухай тэр процедурын талаар нь ярьж өгөөч. Тий би болохоор бас айгүй азтай хүн. Као компанид байхдаа би нэг сарын 70,000 төгрөгийн тэтгэлэгтэй. Тэгээд байр хоолн цаанаасаа ингээд даацсан амьдарч исэн. Тэгээд тэр үед болохоор надаас ер үндсэндээ шалтгаалсан биш. Багш маань надад тэр боломжийг олж өгөөд намайг тодорхойлсон болохоор Монгол дахь Батбуу багш маань намайг бол тодорхойлоод тэр боломжийг олгож өгсөн. Хоёр дахь нэг докторт явдаг дээр бол эхлээд нөгөө профессорын тэтгэлэг гээд явж байгаа. Доктор болохоор сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй болчихж байгаа учраас RATA гэж байдаг шүү дээ тий. Research Assistant, Teaching Assistant гэдэг тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэж байгаа дээрээ нөгөө профессорын тэтгэлэг гээд ойролцоогоор нийлүүлэх юм бол 6,000 орчим юм уу? 60,000 yen орчмын тэтгэлэгтэй явсан. Тэрэнд бол битэд яг нэг онцгой материал бүрдүүлж өөрөөсөө өгөх зүйл бол байхгүй байсан. Тэгэхээр нөгөө тодорхойлж байгаа багш нарын профессорын итгэлцлээр ер нь явж байгаа гэсэн үг. Энэ хүүхэд ер нь ийм чадсан шүү. Би энэ хүүхдийг сурна гэж чадчих байгаа болохоор танд одоо удирдуулж өгмөр байна гэдэг. Тэгэхээр тэр бол бас айгүй чухал юм. Бид нар нөгөө тухайн үед үн цэнийг айгүй нэг мэддэггүй байсан юм билээ. Тэгээ одоо бол бодоход тэр их ерөн хэр баргийн хүн ингээ итгэл даалгаад тэг хүнийг ингэж нэг хүн танилцуулж ингэнэ гэдэг бол айгүй их боломж өгч ирсэн юм байна. Багш нар маань гэж бодож байгаа. Очсныхоо дараа бол би нөгөө тодорхой хэмжээнд хилтэй байсан болохоор гадаад оюутныхаа албан дээр би ер нь тэтгэлэг сонирхож байгаа шүү. Тэтгэлэг авмаар байгаа шүү гэсэн хүсэлтэй бол өгч ийсэн. Тэгээд тэр үед нөгөө Японы засгийн газрын тэтгэлгийн нөгөө улс дотроо авдаг юм нөгөө юу байдгийг квот. Тэгээд тэрэн дээр болохоор ер нь улсын сургууль болгон өгөх боломжтой. Тэрэндээ аль болох тунд ажгүй байгаа гадаад оюутнуудаа өгдөг байх гэж бодож байна. Тэгээд намайг тэрэнд хүсэлтэй материалыг чинь явуулъя гэж нөгөө хэлсэн. Тэгээд тэрэнд нь бол материалаа бүрдүүлээд өгсөн юм байна. Тэгээд яг 4 сарын 1-ээс гэхээр очиод би намрын хэлсэлтээр орсон. Тэгээд 6 сарын дараагаас нөгөө яг
Момшуугийн засгийн газрын тэтгэлгийг сургуулийнхаа тодорхойлолтоор авсан байгаа. Тэгэхээр таны одоо жишээ нь teaching assistant-ийн тэтгэлэг сургуулийн хэлбэрийн интерес гадна 6 маань байсан юм байна тий. Тийг анх бол бүгд нийлээд 6 маань. Нийт 6 маань юм. Тэгээ тэрнээс одоо момшуу руу хөрвөхөр момшуу чинь давхар тэтгэлэг боллоо. Тэгээ бусдын нь бол багшийн тэтгэлэг байхгүй болно. 146 мянга болсон бүр айгүй их мөнгө. Тэгээд материалын бүрдүүлэлт хийж өгсөн л доо. Тэгээд дээрэс нь нөгөө research assistant бол докторийн оюутнууд бүгд багшийнхаа судалгааг цаашлан ингээд урагшлуулж явж байгаа болохоор бүгдэнд нь ингэж нөгөө олгогдож байгаа. Тэр бол үргэлжлээд дээрэс нь teaching assistant бол яг нь Япон хүүхдүүдэд туршилтын хичээлийг нөгөө багш явуулахад нь туслах хүүхдүүд болохоор нөгөө Япон хэл дээрх туршилтын агуулга ընтрийг ойлгочоод Япон хүүхд дундаас нь асуувал ингээ хэлж өгч мөгөх тийм төвшнийх болохоор яг хэлний маань төвшөнд боломжийн байсан болохоор тэр бол үргэлжлээд явсан. Монголоос Мөсийн багш таныг бол Сүйсийн хийсэн юм шүү дээ. Зөв. Тэгээд одоо танад судалгааны тэнхим чинь дотроо анх 5 хүүхэд тантай хамт орсон сонсон одоо тэр дундаасаа бас тэгээд ялгараад багшийн тэтгэлэг болоод тэтгэлэг аваа явсан гэхээр бас манайхан ингээд энийг сайн ойлгодог юм шиг байна. Хүн хаана хичээсэн тэрний үрдүн хаа нэгтээ гардаг. Тэгэхээр өдөр тутамдаа хичээгээ явж байгаа хүн одоо тэр багшийнхаа тэтгэлгийг хүлээгээд эндээс явуулж байгаа хүнээс гэсэн очоод сурч чадсан гэсэн хүнээр явуулж байгаа шүү дээ. Тийм болохоор өдөр тутамдаа ч гэсэн хайх хэмжгүй хандлагагүй бас эндээс суралцаад тэгэхээр ямар ч шалгуургүй шахуу явсан гэсэн үг биш. Тэр дундаас үеийн хамт суралцж байгаа хүмүүс дотроос шалгарцсан байсан болохоор Сүйзэн авсан гэсэн үг шүү дээ. Тэрийг бас сайн ойлгоорой гэдгийг хэлмээр байна. За тэгээд сешн бэлгийн хувьд миний хувьд болохоор хэрвээ би явахаар бол ямар нэг тэтгэлгээр л явна. Тэрээс өөрийн зардлаар явах юм байх юм бол би явахгүй гэж бодож исэн. Тэгээд тэрнтэйгээ холбоотой тэтгэлгийг хайж исэн чинь ер нь бол манай сургууль дээр оюутан солилцооны хөтөлбөр дээр яг Япон руу явуулж байгаа дээр тэтгэлэгтэйгүүд нь айгүй цөөхөн байсан л та. Тэгээ яг азар нэг 10 сард нэг нь харсан чинь Токион гадаад хэлний сургууль оюутан солилцооны хөтөлбөр зарлагдлаа гэдгийг хараад тэгээд гол нь тэр тэтгэлэгтэй байсан болохоор тийшээ материалаа явуулсан. Тэгээ ямар шаардлага байх вэ гэхээр мэдээж Монгол улсын их сургууль оюутан байна. Тэгээд англи хэлний B2 төвшөнтэй эсвэл Японы хэлний N2 төвшөнтэй. За тэгээд голч нь 3-аас дээш байна гэсэн юм шаардлагатай байсан. Тэгээ миний хувьд бол нөгөө B2 төвшний сургалтанд сууж байсан болохоор тэрний маань сертификат байсан болохоор аз болж яг таарад тэгээд явуулсан мэдээж бүрдүүлэх материалууд байгаа. Материалуудын хувьд бол мэдээ сургуулийн тодорхойлолт байна, түнгийн тодорхойлолт байна, суралцах төлөвлөгөөгөө бас явуулна, эрүүл мэндийн бичлэгээ явуулна. Тэгэнгүүт тусдаа жасаа би авсан. За жасаа бол 80,000 yen. Тэгээд тусдаа жасаа руу материалаа явуулах шаардлагатай хэрвээ тэтгэлэг авахыг хүсэж ивэл гэсэн байсан. Тэгээ манай сургуулиас бол яг тэр намрын оюутан солилцооны хөтөлбөрт 3 оюутны явах байснаас яг нэгэн тэтгэлэг авсан. Би тэтгэлэг авч таарсан. Тэгээ тэрэн дээр жасаа тэтгэлэг авахдаа одоо зорилго чи юу юм бэ гэсэн юм эссе бичиж явуулсан байгаа. Тэгээд дээрэс нь юугаа явуулж байгаа нөгөө нэг паспортны хуулбар, санхүүгийн баталгаа гэсэн эдгээр зүйлсээ бүрдүүлээд тэгээд намрын оюутан солилцооны хөтөлбөр рүү материалаа явуулаад тэнцсэн байгаа. Тэгээ би бодохдоо ер нь бол би ямар ч гэсэн жасаа тэтгэлгийн маань хариу эхлээд тэнцвчлээ гэсэн хариу маань 12 сард ирээд жасаа тэтгэлгийн маань хариу бүр 3 сарын сүүлд ирсэн. Тэгээ би яг тэтгэлгийн маань хариу ирэх болсоо явахгүй дээ гэсэн бодолтой байсан ч гэсэн азар ирээд тэгээд явахаар болсон. Айгүй илэрхийлэгч байсан шүү дээ. Яг Мөсийн сураг солилцоонд бол тэнцснэ. Давхар бас жасаад өсөлт өгсөн байх юм шүү дээ. Тэгсэн. Тэгэхээр одоо энэ сураг солилцоогоор явах гэж байгаа оюутнууд бол энийг бол сайн ашиглах хэрэгтэй. Ийм боломж бас байдаг юм биш шүү. Сургуулийн дотор бас тэтгэлэгтэй явах боломж байдаг юм биш шүү. За тэгээд миний хувьд ч гэсэн одоо жишээ нь нөгөө нэг хамтын ажиллагаатай сургуулиудын Хётэгийг ашиглаж явсан. Хамтын ажиллагаа, сургуулийн хоорондын хамтын ажиллагааг. За би болохоор нөгөө Монгол Quotient ингээд багшилж ирсэн. Тэгээд анх ажилд орох үед л манай захирал хийдэг байсан, сэргэлэн захирал.
манай сургууль одоо ингээд Мурарон Когио Дайгаку гэдэг Мураронгийн их сургууль болно. Тоёачигийн их сургууль одоо Нагаокогийн их сургууль гэх мэтчлийн сургуулиудтай ингээд Киотогийн хамтын ажиллагаа холбогдсон байгаа гэдэг. Уул нь явах нөхцөл нь бүрдсэн байсан байлээ. Тэгэл манай эндээс ингээд манай сургуулиар дамжуулаад ингээд цааш нь суралцаж болно гэж яриад идэг байсан. Тэгэл тэр дунд бас хүмүүс янз бүрийн хүмүүс одоо захирал жоохон худлаа яриад ах шиг байна гэж идэг ч юм уу тий. Тэрхүү зүйлс бас байсан. Тэгэд яг сургуулийнхаа сайт энэ рүү ороод үтсэн яалтчгүй Киотой бол холбогдсон байсан. Момчууч нь яг хоёр байт юм байл шүү дээ. Нэг нь болохоор одоо тэр элчин дээр очоод төсөлтөө өгөөд тэгээд шалгалтанд ордог. Нөгөө нэг нь болохоор шууд сургууль руугаа өгч чинь. Сургуулийнхаа тэр момшуугийн тэтгэлгийн төсөлт рүү өгч чинь. Тэгээд сургууль нь тэнцсэн оюутнуудаа цаашаа боловсролын яам руугаа явуулдаг. Минийх болохоор яг одоо хамтын ажиллагаатай сургууль гэдэг Монгол Хойсоноос Свисийн гаргуулаад тэгээд тэр сургуульд өгөөд Мурароны шалгалтанд нь ороод ярилцлаганд нь ороод тэнцээд тэгээд Мураронгоос явуулсан байхгүй юу? Цааш нь боловсролын яам руугаа. Ягаад энэ замыг сонгосон бэ гэхэд би бас яг Монгол руу буцаж очиод сурж явах үед ажлынгийн давхар сурж мураад тэгээд энд одоо жишээ нь юу шүү гэдэг одоо гэсэн дүнг Монголын дүнг рүү дүүсүүлэхдээ жишээ нь 91-ээр авчдаг ч юм уу тий. Тэр дотор 97, 96 зүйд байгаа шүү дээ. Тэгээд дүнгийн голч харсан чинь 3.5 хүрдэггүй. Тэгэхээр момшоо өгөх боломжгүй болчихно. Гэхдээ 3.5 хүрэхгүй байсан ч гэсэн яг энэ хамтын ажиллагаатай сургуулийн зүйлсийг бол ашиглаж болно. Яг адилхан момшоогийн тэтгэлгийг бол авна. Тэгээд тийм боломж бас байгаа шүү. Тэгээд ямар нэгэн сургууль өөрийнхөө сурж байгаа сургууль ямар сургуультай хамтын ажиллагаатай байна гэдгийг бас сайн судлаад тийшээ бас тэтгэлтэй болно шүү гэдэг зүйлийг бас хэлье. За энэ тэтгэлгийг ямарлаач олж авах боломжийг олгосон сэргэлэн захиралтай бас баярлалаа энэ ташрамдыг ашиглаад хэлчихье. Тэгээд манай хоёр зочны маань тэтгэлэг авсан түүх бас үнэхээр сонирхолтой байлаа. За эхлээд teaching assistant-ийн тэтгэлэг авснаа дараа момшоо руу хөрвөөд сураг солилцоогоор явах боломжийг авснаа тэндээсээ тэтгэлэг давхруулж аваад их мэтлэн ингээд янз янзын боломжууд айгүй адал явдалтай зүйлс бас тохиолдог юм байна. Тэгээд өөрөөсөө бас энэ тал дээр жоохон эргэлхийлэгч байгаарай гэж хэлмээр байна. За дараагаар нь одоо тэтгэлэг хамрагдахад одоо юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг асуулт байна. Алдаа гаргачих магадгүй дээ энэ гэсэн зүйл байна. Тийм тийм. Минийх болохоор яг нөгөө өөрөө тэтгэлгийн материал юу гэхээсээ илүү докторийн төвчний оюутан нөгөө research plan их юу байх гэж бодод байгаа юм. Энэ хүн юу хийх гэж байгаа, энэ тэр нь хэр ач холбогдолтой юм гэ тэрийг хэр ойлгомжтой эмгэг зэгстэй бичсэн гэдэг бол гарч ирж байгаа гэж бодож байна. Тэрэн дээр яалтчгүй нөгөө багш нар маань аягүй сайн засаад өгчдөг юм ингээд. Ер нь бол Япон багшаасаа би улаан ирэн болгоод бацаагаад асуулаад ингээд авдаг гэсэн. Тэр бас нөгөө анханасаа бас их нөлөөлдөг байж магадгүй цаана материалын цуган шалгаруулт хийхэд. Дараа нь бол нөгөө өөрөө тэр тэтгэлгийг авмаар байгаа гэсэн нэг юу бичдэг шүү дээ тий хүсэлт. Тэгээ тэр нь бас их чухал. Уйлдаж авах нь их чухал болов уу гэж бодож байна. Миний хувьд яг нөгөө момшуугийн мен сэцүү энэ төр өгөөг болохоор ярилцлагын шалгалтанд ороогүй болохоор тэрийг бас сайн мэдрээгүй. Гэхдээ тэд нар нь бол нөлөөлдөг баха гэж бодож байна. Одоо эсвэргээрээ би өөрөө нөгөө захирал болцсон байгаа. Тэгэхээр нөгөө оюутнууд маань яг Японд ажилд орох ч юм уу, яг ихтэй сургуульд суралцах тэгээд тэтгэлэггүй байдаг болохоор нөгөө одоо ротари тэтгэлгээс эхлээл янз бүрийн хувийн сангийн тэтгэлгүүд рүү материал бүрдүүлдэг. Тэгээд тэрэн дээр бол яг тодорхойлох загтлыг бол би нэлээд ач холбогдол өгч бичхийг зорддог. Нөгөө оюутны маань өөрийнх нь бичиж байгаа судалгааны план, эсвэл зорилго зорилт авмаар байгаа хүсэлттэй нь минийх бас нөгөө тодорхой хэмжээнд нийцэж холбож уйж өгч чадах уу гэдэг нь эсвэргээрээ энэ хүүхэд ер нь суралцах хугацаанд юу хийсэн, юугээрээ юуг олж авсан гэдгийг нөгөө тэр хараад нэлээд тийм итгэл төрөөцгөөс юуг бичгийг бол зорддог. Мэдээж сайн оюутнуудад маань бол айгүй асуудалгүй байдаг. Тэгээ бичгтээ бас айгүй их урам авдаг шүү дээ. Хүүхдүүд маань бас хөөрхөн байж тээ болж штэ гэл.
Тэгэхээр тиймэрхүү юмнууд их нөлөөлдөг байх гэж бодож байгаа. Ярилцлага бол өөрөө тэгээд даваад гарах хэрэгтэй. Нөгөө өгсөн материал бичсэн юмнууд нь ер нь эргэлзээ төрүүлэхгүйгээр уялдаад явж явах хэрэгтэй гэдгийг захиж хэлдэг дээ. За энэ дээр бичэн бидлэг өөрөөр тодорхойлох. Тэглэхт анхаарах зүйл нь хамгийн түрүүнд зорилгоо тодорхой болох юм шиг санагдсан. Зорилгоо тодорхой болгохдоо би гадаадд яагаад сурах гэж байгаа, хаашаа явж сурах юм гэдгийг тодорхой болгочих юм бол эргээгээд яг би юу хийх вэ гэдэг маань хүртэл тодорхой болчихно. Тэмүүт өргөдөл дээрээ ч гэсэн эсээгээ бичгээд ч гэсэн тодорхой болгочих юм бол хийх зүйл нь тодорхой болоод эхэлчихэж штеп. Тэнгүүд дахиад нэг анхаарах хэрэгтэй зүйл нь бол нөгөө бичиг баримт мэдээлэлээ маш сайн судлах хэрэгтэй юм шиг санагдсан. Зарим хүмүүс нөгөө мэдээлэлгүйгээс болоод хоцрох тохиолдлууд эсвэл бичиг баримт дутаах тохиолдлууд гардаг болохоор би нэгэнд зорилгоо тодорхой болгосон юм чинь тэрнтэйгээ холбоотой мэдээллүүдийг эртнээс хайж эхлээд хэрвээ шаардлагатай гэж үзчихвэл тэрнтэйгээ холбоотой бичиг баримтуудаа баг багаар бүрдүүлж эхэлжээвэл бас хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгээд хамгийн чухал зүйл нь ерөөсөө л өөртөө итгээд ихний алхмаа хийх нь бас тэтгэлэгт хамрагдаад хамгийн чухал гэж би бодож байна. Тийм, ер нь бол энд хамгийн чухал зүйлсэд бол дурддаглаа гэж бодлоо. За эхлээд одоо жишээ нь тэтгэлгийн хүсэлт гэдэг зүйл байна. Судалгаа ялангуяа магистр болон докторийн оюутнуудын хувьд болохоор судалгааны төлөвлөгөө гэдэг зүйлээс хамгийн чухал зүйл. Тэгэд энэ дээр жишээ нь ингээд өөрөө төлөвлөгөөгөө гаргаад багштай мэдээж хянуулаад тэгэд багш нь бас тэрэн дээр судалгааны планыг бол багшаа олцсон хүн бол багш нь нэлээд хянаад засаад өгчдөг. За энэ бол тэр тухайн сургууль тухайн хүнийг авах уугүй юу гэдэг хамгийн гол хэмжээр бол энэ судалгааны план. Дараа нь мэдээж хэрэг энэ мэдээлэл хүсэлт байна тий. Яг агуулга одоо ямар шаардлагууд байна гэдгийг маш сайн унших хэрэгтэй. Тэрийг дутааж болохгүй. Хүсэлтээ бичих үедээ одоо жишээ нь яагаад Японыг сонгосон гэдэг зайлшгүй шалтгаан байгаад дараа нь яагаад Япон дотор энэ сургуулийг сонгосон гэдэг шалтгаан, дараа нь яагаад энэ багшийг сонгосон гэдэг шалтгаанууд нь ингээд маш их зэгцтэйгээр ойлгомжтойгоор илүү дутуу зүйл байх шаардлагагүй. Яг энэ гол хүслэл маш сайн тодорхойлж өгөх хэрэгтэй. За энэ тэрний дараа тодорхойлох загтал гэдэг хэлдэг тий. Тодорхойлох загтал манай сургуулийн одоо би бас энэ сургуулийн цэсийн гэдэг энэ сургуулиас тодорхойлох загтал бичүүлж авч ирсэн. Тэгээд энэ бол бас маш чухал. Яг гэвэл одоо захирал хооронд болохоор нэг төрлийн хамтралын гэрээ төстэй зүйл учраас энэ бас айгүй чухал. Энэ дээр бас одоо өгж байгаа тал нь энэ дараа нь төгснөөр цаашаа хамтын ажиллагаанд бас хэрхэн нөлөөлөх вэ гэдэг юм уу те. Энэ Монголдо бусч ирээд боловсролын салбарт одоо манай сургуульд ч гэдэг юм уу ийм хөв нэмэр оруулнаа ч гэдэг юм уу. Тийм зүйлсүүд бас байдаг болохоор энэ бол ялж болж чухал байл. Тэгэд энэ ярилцлага гэж зүйл байгаа. За ярилцлага гэдэг дээр би бас нэг юутай нууц аргатай тэгээд баггүй. Ярилцлага гэхэд энэ бол шууд бол нэдэхгүй л дээ. Яг ярилцлаганд ороод ажлын ярилцлага ч гэсэн дандаа энийг хэрэгжүүлдэг болсон зүйлтэй. Эхлээд оронгот ингээл нэг 3-4 хүн сууж ийн. Тэгэхээр эхлээд ингээд сайхан хүмүүсээ харчдیں۔ Тэгэл угаасаа л ингээл бууралд өстэй ингээл настаа дуу багш нар байгаа штэ. Тэгин гот нь ингээл айгүй их юм гэсэн айгүй мундаг хүн байх таа гэл одоо ингээл бараг л доктор профессор айгүй л мундаг хүн гэдэг талаасаа хараад тэр хүмүүсийг ингээл ямар гоё нүдэн дулаахан царайтай хүн байж гэдэг юм ингээд өөр дотроо ингээд хүндлэг мэдрэмжийг айгүй сайн суулгаж өгч байгаа байхгүй. Тэгин гот яах вэ гэхээр би өөрөө ингээд айгүй цоглог хоолойтой энэ төр биш ч гэсэн жишээ нөгөө хүмүүсийг ингээд сэтгэлээсээ хүндэлж эхэлж байгаа юм. Ярианы өнгө ч гэдэг юм уу, хоолойны темп ч гэдэг юм уу, бүх зүйл ингээд өөр болчихно. Тэгэл ингээд биеийн хилэмжч гэсэн ингээд яг үннээсээ хүндлээд ярихаар чи өөр болчих ш. Тэгэн гот ингээд ярианы нюансыг айгүй ингээд байрч чадаад байгаа байхгүй юу? Нөгөө хүмүүсийн анхаарлыг бас айгүй татдаг. Тэгэд эднэр айгүй чухал юм болов уу гэдгийг энэ ярианаас ингээд дүгнэлт болгоод хэлье. Энийг сонсогчдоо. За тэгээд за одоо Монголдо оюун жаргал агшаас энийг авах гэж бодлоо. Монголдо эргэжирж ажиллахад таны хувьд ямар ач холбогдолтой байсан? Одоо анх нөгөө Монголд ирэх шийдвэрээ бол би тэр жилийн өмнө гаргасан. Би өөрөө нөгөө нөхөртөөгөө хамт сураад хүүхэдтэйгээ байсан болохоор
Анх явахдаа бол нөгөө хүүхдээ авч яваагүй. Тэгээд эхний 1 жилийн судалгааны үр дүн энтрээ гарчаад багшаасаа зөвшөөрөл аваад хүүхдээ аваад очсон. Тэгэхээр нөгөө хүүхэд маань яг 1-р ангид орох гэдээсэн. Тэгэхээр Монголд ирэх шийдвэр гаргах нь нэг тэр нөлөөлөд дараагийнх нь болохоор манай нөгөө хадам аав харваад тэгээд жоохон асрах шаардлага гарсан болохоор нөхөр маань бол хармаар байна гэдэг ийм хоёр үндэслэлээр харихаар болсон байгаа. Нэгэнд хүүхдээ тэнд сургуульд оруулчвал шууд дахиад дараа жил нь болох ч юм уу хэцүү болохоор яг энэ цаг хугацаанд дээр л хоёулаа шийдвэрээ гаргая гэд тэгээд Монгол харж ирэхээр болсон байгаа. Тэгээ Монгол харж ирэхэд бол яг очиод юу хийх үү гэдгээ хамгийн эхлээд хүн бодд юм байлээ. Тэгэхээр манай нөхөр болохоор судлаач байсан болохоор шууд судалгааны ажлаа хийнэ гэд би болохоор нөгөө Монгол Улсын их сургуульд байжгаад явцсан. Тэгээ их сургуульд багшаар орно гэдэг чинь юу нь бол их хэцүү. Тийм болохоор яг орно гэсэн найдвар байхгүй ч гэсэн би юу хийж болох вэ гэд нилээ их бодсон. Ахаад нэг нь болохоор миний тэнд хийжсэн нөгөө судалгааны чиглэл нилээн тийм тоног төхөөрөмж ашигладаг. Тэгээ тэр бол яг Монголд ирэхээр байхгүй болчихно. Тэгэхээр миний нөгөө судалгааны юу болохоор арай өөр төвшөнд нөгөө буух гад ч юм эсвэл нөгөө судалгааны чиглэл энтрээ өөр гэхээр монголчин яг тэр үед би 2018 онд орж ирэхэд бас л тэр талаар бол дутагдaltaй байсан. Одоо бол бас харьцангуй хөгжөөд их гоё болж байна. Тэгээд дараа нь би нөгөө багасаа өөрөө нэг бусдад ингээд нэг мэдсэн юмаа түгээх юмсан те ингээд би ч нэг айгу хэцүү юу гэдэг сумаас ингэж явсаар байгаа л ингээ айгу гой хүмүүстэй таарсаар агаад миний ингээд нөгөө боломжууд нэгдсэн юм шиг санагдаад нөгөө энийг айгу олон хүн түгээмээр санагдаад байдیں۔ Тэгээд би багш болохоор ерөн тий Японоос ирэхээс өмнө шийдээд ирүүл нэг багш да гэж тооцчихсон. Тий. Тэгээд ирээд багш хийхин тулд яг ихтэй доктор хамгаалсан болохоор ихтэй сургууль руу бол анкетуудаа өгсөн. Тэгээд Шинэ Монгол технологийн коллежоос хамгийн түрүүнд хариу өгөөд ярилцлага өгөөд тэгээд юунд бол багшаар бол орсон. Энэ хоорондоо эмжидэд бол очиод нөгөө мянган инженер дээр бол ажиллаж исэн. Тэнд бол айгу welcome. Япон хэл дээр хичээл зааж чадах хүн ирлээ гэдэг айгу нөгөө юугээр авсан. Дуртай хүлээж авсан. Гэхдээ тэр төсөл маань бол хаагдах төгсөж байгаа болохоор урт хугацаанд нэг ажиллахгүй байгаа болохоор дараа нь тийм болохоор ер нь бол яг нэг газар үндсэн багш байх ажилд орё гэж зорьсон байгаа. Яа тэнцэд сурч ирсэн шүү дээ. За тэгээд одоо та бас ингээд Японд амьдрээд гэр бүлээр амьдэрсэн биз дээ. Тэгээд хүүхдээ бас татаж аваад их мэдсэн. Одоо хүүхдээ татаж авахын тулд ямар бичих баримттай цуглуулж ирсэн бэ? Гэр бүлээрээ амьдрахад хийхэд хүндрэлтэй зүйл байв уу? Одоо манай магистр докторууд ч гэсэн Монголд гэр бүлтэй болсон хүмүүс гадаадад одоо сурахад оройтсан хэцүү ч гэдэм үү тиймэрхүү ойлголтууд байж магадгүй. Тэрийг бас шийдэх ямар нэг нь асуудал байна уу? Тэр үед болохоор нөгөө би ганцаараа бас Япон яваагүй. Яг нөгөө доктор сурахтаа манай нөхөр өтер ижилхэн мэрэгжилтэй. Тийм болохоор нөхөртөөгөө бүр хоёулаа цуг явсан юм. Тэгээд эхний жилдээ нэлээд хичээсэн нь бас нөгөө хүүхдээ араасаа авахыг зориод нэлээд үр дүн гаргая шамдээ өөрсдийгөө багш нартаа бас багштай харуулъя гэд явсан. Анхандаа бол яг хүүхдээ татах зөвшөөрлөө бол багшаас авчаад тэгээд нөгөө хүнтэй цуг авъя гэж харах хүнтэй цуг авъя гэж нөгөө зорьсон боловч нөгөө эгчээ маань виз бол гараагүй. Тэгэхээр хүүхдээ өөрсдөн дээр авахаас өөр аргагүй болсон. Тэгээд нөхөр өтер хоёулаа нөгөө Ryugaku нөгөө виза нь бол гадаад оюутны нөгөө юутайсэн болохоор багш л үнэхээр энэ хоёр нөгөө хүүхдээ авчирсан жигсэн ажиллаж амьдарч чаднаа гэд ингээд юм хумаа хийж чаднаа гэсэн итгэл байх юм бол нөгөө хүүхэд авахд бол асуудал байгаагүй. Тэгээд хүүхдээ авахд маань бас нөгөө засгийн газрын тэтгэлэгтэй болохоор тэр нь илүү их нөгөө баталгаа болж өгсөн. Хүүхдийн виз гарахад нөгөө санхүүгийн ямар нөгөө их усүр нь юу юм те баталгаа нь юу юм гэдэг дээр бол тэр маань аюул тайм нөлөө олсон байх гэж бодоод байгаа. Тийм. Тэгээд очиод бол ерөн асуудал шал өөр болно. Нөгөө хүүхэдгүй гадаад оюутан тэг хүүхэдтэй оюутан байх чинь ер нь бол жоохон хэцүү л дээ. Нөгөө цэцэрлэгт оруулахаас ихсүүлээд тэгээд цэцэрлэгт хүсэлт гаргаад нөгөө гадаадад байхдаа хүсэлт өгч болохгүй заавал Японд оршин суух хаягтай болж хүсэлт өгдөг болохоор авч очиод цэцэрлэгийн хүсэлт өдр өгөөд тэгээд хамгийн онгорхой байгаа эхний цэцэрлэг гэдэг рүү ингэж яваад тэгээд дараа нь хамгийн ойрхон хүсэж байгаа нөгөө төлбөргүй улсын цэцэрлэг гэдэг рүү ингээд шилжилт хөдөлгөөн бол хийгээд явсан. Тэгээд 14 хоног хүлээж иж эхний цэцэрлэгтээ ороод тэгээд
тэндээс нэг 2 сар орчим болоод яг ормоор байгаа цэцэрлэгтээ ороод тэгээд л өглөө хүүхдээ зөөнд тэгээ яг нөгөө эцэг эхийнхээ үүргийг өөр нөгөө харах хүн энэ ирж чадаагүй болохоор өөрөөсөө зохицуулаад явсан. Тэгээ энэн дээр болохоор яг нэг сургуульд хоёулаа. Тэр нэг багш дээр хоёулаа гэдэг маань аягүй сайн нөгөө дэмжлэг болж өгсөн. Манай багш аягүй сайн ойлгоод за хагас санд чи ингэн үдтэй тий хүүхдээ харна үдтэй ч юм уу гэд эсрэгээр нөгөө манай нөхрийг ирж судалгаагаа хийгээрэй ч юм уу гэд бит хоёрыг аягүй юм ингээд солилцох боломж энтрийг аягүй сайн ойлгодог багш байсан. Тэгээд яг хүүхэд өвдөн янз бүрийн асуудал бол гарна. Тэгээд нөх хүүхдийнхээ визийг сунгана, ингэн тэгнэ гэд тэрийгээ бол тэгэл ном журмынхан дагуу гадаад оюутны гадаад харилцааны алба энэ төр маань нэлээд сайн дэмждэг байсан болохоор тэдний дэмжлэгийг аваад бол явж чадсан. Гэхдээ яг нөгөө Токио энэ төр дүндэр ачаалалтай эсвэл нөгөө жоохон төв газар бүр цэцэрлэг энэ төр олдохгүй газар бол их хүндрэлтэй байх л гэж бодож байна. Битэдийн нөгөө Китамид байсан газар маань ер нь бол нэлээд хөдөөрхөө тийм болохоор бас их тийм бусад стресс нөгөө юу бол нөгөө зовлон бол бас бага бас. Одоо хүүхдээ авахын тулд багшийн зөвшөөрөл гаргуулна гэхээр юу гэсэн үг вэ? Багшийн зөвшөөрөл гаргуулж байгаа хэрэг биш. Багш маань өөрөө нөгөө хүүхдээ авчирч болно гэсэн зөвшөөрөл өгөхгүй бол Японд ч ерөн хувь хүний харилцаа ихтгэлцэл аягүй чухал шүү дээ тий. Багш нь зөвшөөрөхгүй байхад бид нар нөгөө хүүхдээ авч очичоод дахиад хүүхэд нь ингээл өвдөх ч юм уу ямар нэг юм болвол ингээ үндсэн зорилго судалгааны ажил маань цаашаа явахгүй эсвэл төгсөж чадахгүй энэ төр гэсэн ийм асуудал гарах юм бол аягүй хүндрэлтэй байхгүй юу. Тэгэхээр тэрэн дээр бол битэд анханасаа багшаасаа хамгийн түрүүнд зөвшөөрөл авах нь их чухал гэж тэгж бодсон. Нөгөө дараагийн гарах эрсдлүүдэд тооцоод тэгэл нөгөө хүмүүсийн нэг ихтгэлцэл нэг алдраад юм чинь ингээд нөгөө зорьсон хүс нөгөө хугацаагаараа ингээд явахгүй болчвол дагаад айгүй их асуудал үүснэ л дээ. Тэгээ айгүй ихтгэл тааж нөгөө хоёулангийн зэрэг ингээд ирэх зөвшөөрөл өгөөл ингэж яхад бас хэцүү болохоор тэрэн дээр багштай бол айгүй сайн яриа ойлголцсон байгаад дараа нөгөө гадаад харилцааны алба энэ төрдөө ингээд хандхаар айгүй дуртаяа ингээд хүлээж аваад явж ирсэн. Багштай эхлээд хэлнэ гэдэг нь бол зөвхөн хоорын соо юм биш тий. Багштай бид нэр бас хүүхдээ авч ирмээр байна гэдэг тухайгаар зөвлөсөн. Тийм. Тэгээ хүүхдийн виз болохоор одоо асран хамгаалагч гэдэг одоо таарын визтэй адилхан хугацаагаар гарахгүй юу тий. Хүүхдийн виз сонгуулна гэдэг зүйл нь. Тэгэл нөгөө олгож байгаа хугацаанаасаа орж тэндээс тэдэн жилийн хугацаатай гэдээ гарчиж байгаа болохоор яг нөгөө хугацаа нь нөгөө Zairyu Kikaku-н дуусах ч юм уу тий тэр нь араа өөр юм юутай бас байх тохиолдол гарна. Ихтэй тэгээс сонголт энтрээ хийлгэх орчин суух. Үргэлжлээд би нөгөө сургуулаа төгсчөөд Ryugaku маань болоод нөгөө ажиллаж эхэлнэ шүү дээ. Тэгэхэд бол дахиад нөгөө визнийхээ төрлийг солих хэрэгтэй болно. Тэрэн дээр бол асуудалгүй нөгөө цалин энтертэй болчихж байгаа болохоор өөрөөсөө тэр нөгөө материалуудаа бүрдүүлээд ингээд аваа явчихдаг. За одоо эндээс сэчин бэлгээд Японд одоо цагийн ажил хийхэд оюутныг нь одоо Монголд цагийн ажил хийхэд бас хэцүү шүү дээ. Цалинж багтай. Тэгээд төлөвлөхэд бас их хэцүү. Одоо Японд цагийн ажиллаа одоо хэдэн цагаар ямар хуваарьтай хийж байв? Би 4 сард очоод тэгээд 4 сард очичоод би нэг буудлын ажил хийж үзчихсэн. Тэгээд дахиад нөгөө бараа ялгадаг ажил хийж үзчихсэн. Тэгээд яг 5 сард 4 сард очноос хоошоо ерөөхдөө ажил хаагаад ажил руу ингээм материалуудаа явуулж агаад тэгээд 5 сарын 1-ээс нэг ажилд орсон. Изакаяд би ажиллаж эхэлсэн. Тэгээд тэр ажил дээр болохоор би 6-аас 11-ийн хооронд ажилладаг. Тэгээд 7 хоногт 2 юм уу 3 өдөр л ажилладаг. Тэгээд юу байсан цалингийн хувьд бол 1200-аас эхэлдэг байсан. Тэгээ 10-аас хойш ажиллах бол мэдээж нөгөө шүний ээлжин гээд мөнгө нараа нэмэгдээ явдаг. Тэгээ ажил хийснээрээ миний хувьд айгүй олон зүйлийг сурсан юм шиг санагдсан. Нэгдүгээрт яг нөгөө нэг изакая чинь яг Японы нөгөө нэг энгийн амьдралыг би харах боломжтой болоод эхэлчихэж байгаа. Дээрээс нь би тэнд маш олон хүнтэй харилцаад эхлэнгүүт надад нөгөө хэлээ сурахад илүү ашигтай болоод эхэлж байгаа байхгүй юу? Намайг нөгөө гадаад хүн гэдэг утгаар нь илүү бас илүү нээлттэй харьцаж өгдөг. Би яриаг нь ойлгохгүй ч гэсэн надад нэг ойлгох гэж хичээж өгж байгаа нь бас нэг талаас нь надад аягүй сонирхолтой байсан. Тэнгүүд нөгөө ажил хийх хүртэл
манай дээр ажлын японочууд маань тий айгүй жижигхэн зүйл дээр тийм сэтгэлээ гаргаал тий одоо энийг ингэж хийгээрээ энийг ингэ шүү гэл би мэдэхгүй би айгүй их олон зүйл мэдэхгүй тэгэл тэрийг асуудаг энийг яах вэ тэрийг яах вэ гэл бас тэгэл нэг орж ирэл асуудаг энэ яагаад гэдэг яагаад ингэдэг л асуудаг тэр болгоод ингээл надад хариулт өгөх гэж хичээдэг нь надад бас айгүй гой санагдсан гэх юм уу тий эн чинь ингэдэй шүү энэ болохоор ингэдэй шүү гэл бүр мэдэхгүй байх бол бүр интернетээс хайж өгч надад ингээл хэлж өгч мөгдөг ч үү тий тэр болгон дэрийг надад сэтгэл гаргаж байгаа нь бас Монголоос айгүй ялгаатай юм шиг санагдсан. Тэгээд Монголд бол би нэг зөөгч хийдгсэн бохгүй тий тэрэн дээр бол яг хуу Монголын хувьд цалин мэдээж бага дээрэс нь ягаад ч юм хөдөлмөр жоохон шулаад байгаа юм шиг санагддаг байсан хгүй. Тэгээ Японд ирээд гисэн чинь харьцангуй илүү намайг юм бодсон тэгээ дээрэс нь нөгөө нэг намайг бас гадаад болохоор тэгсэн юм уу яасан мэдгүй ингээл надад айгүй юм өгдөг сецкаса энийг аваарай энийг чамд өгье энийг чи идчихсэн үү гэл ингээл жижигэн юм өгөөд идэг нь бас надад айгүй тийм гоё санагдуулж исэн гэх юм уу гоё сэтгэл төрүүлж исэн. Тэгээд нөө нэг манай гадаад оюутан намайг ажил хийж байгаа гэл тэр хөөх тийм юм уу гэл бүгд гайхаал жисэн дээр одоо Японд сайн болж байгаа юм байна гэл тэгэл айгүй гоёор хэлж авдаг. Тэгэл би бас ажил хиймээр танаа хатар чинь би ажлын байшлыг гэл ингээл яриад явж байгаа нь бас айгүй гоё байсан. Тэг ангийнхантаа бас нөлөөллүүд зарим хэдэн бас ингээ ажил хийдэг ч үг тий. Тиймэрхүү маягаар. Явж байгаа. За энэ ингээд нэгтгээ ярил одоо жишээ нь Японд гэр бүлтэй хүүхдээ татаж амьдарч исэн төв болон одоо тэтгэлэг аваад суралцж байхдаа давхар цагийн ажил хийх боломжтой гэдэг цагийн ажил хийсэн төв гэх мэтлэн ингээд янз бүрийн зүйлс энэ яриагаар ингээд ерөнж гарч ирлээ гэж бодож байна. Энийг бас Японд зориглоо сурыг гэж бодож байгаа хүмүүс байвал эндээс бас мэдээлэл аваасаа гэж хүсэж байна. За тэгээд нэг энэ удаагийн дугаарын сүүлийн асуулт руу оръё. Тэгээд та хоёр маань одоо дараа үеийн хинтээ шиг юм уу? Одоо Японд руу сурах тэтгэлэг авах гэж бодож байгаа сурагчид оюутнуудад хандаж одоо ямар зөвлөгөө өгмөр байна? Эсвэл урмын үг байсан ч болно. За би яг одоо бас нөгөө манай оюутнууд чинь Косингийн оюутнууд яг 15-аас 20 насны хүүхдүүд. Тэгээ 19 сартаа ер нь Японыг зорж байгаа гэсэн шийдвэрээ нэлээд сайн гаргацсан хүмүүс байдгийн. Тэгээ тийм хүмүүстэй бол байнга ингээд нөгөө туршилгаа хуваалцаад ярьдаг зүйлсээсээ л нэг хэдийг хэлье гэж бодож байна. Тэгээд нэгдүгээрт болохоор яг нөгөө зорилго яагаад л Японыг гэж зориод байгаа гэдэг аюул сайн мэдэх хэрэгтэй. Бусдын хэлсэн үгээр нөлөөлөл ч юм уу те ингээд нэр Япон гоё юм шиг байна. Эсвэл аниме шиг юм байна гэдэг ийм нэг юм хэд төсөөлөлтөд автаад шийдэж байх вэ гэдгийг нэг эргэж хараасай л гэж бодоод байдیں۔ Тэгээд одоо ч юм бол дэлхий ингээд нийтээр өөрчлөгдөж байгаа. Аюу тийм чөлөөтэй, хөдөлгөөнтэй ингээд болцсон байгаа үед Япон бас нэг талаараа жоохон юм нэг тийм нэг хэвийн те нэг загварын ингээд ийм байж байдгийн. Тэгээ бид нар болохоор сурсан туршилгаа ярихаар хамгийн нөгөө гоё байсан, сайн байсан, сэтгэл чингсэн, тэндээс өөрөө сурч авсан туршилгаа ярихаар биднэрт уг нь яриул ингээд амар олон янз бүрийн ард талд нь юу боллоо, бүр хэцүү юу тохиолдлоо, ямар Япон хүнтэй таарлаа ч юм уу, ямар юм нь аюу хэцүү байлаа гэд аюу олон нөхцөл байдлууд маань дийлэнхтэй иймэрхүү яриагаар гарч чаддаггүй учраас тийм хүмүүстэй аюу их уулзаж нөгөө ард талд нь байдаг бас юм чин дандаа давуу болон сул талтай, сайн болон муу талтай. Тэгээ юм чин дандаа ингээд сайхнаар явахгүй ингээд уналт босолтой явдаг. Тийм яриаг их сайн сонсож ийм байсан ч би Япон билүү гэдэг зорилгооныг эргэж харчвал их зүгээр санагдаад байдаг. Тийм. Тэр одоогийн яг нөгөө шинэ үеийн залуус Японыг зорж очихоор боцноос арай өөр юм шүү дээ. Хүмүүсийн яриад байдгаас өөр юм байна шүү дээ гэдэг ийм нэг бас тал гараад байдаг юм болов гэж бодоод байна. Тэгээ сүүлд бол би нэг 77 настай Япон багшаасаа нэг сонссон үг нь дэлхий дээрх нийт улсыг Япон болон бусад гэж ангилж болно гэдэг үг надад бүр хэлсэн. Тэгээд яагаад гэсэн чинь Япон бол үнэхээр хинээж анзаарч чадахгүй нарийн ширээ юмыг ингээ бүр ингэж анзаарч мэдэрч тэгээд хийдэг, тэрэнд зориулж юм хийдэг хүн юм аа. Хүмүүс юм. Тэгээд тэрийг бусад улсууд ойлгохгүй, ерөн ойлгох шаардлага байхгүй. Гэхдээ бусад улсууд бол ерөнхийдөө л юм хийдэг тийм. Ингээд нэг томоор нь хараад л ерөнхийдөө ингээ процессыг ч юм юмыг ажилуулдаг бол Япон бол яг тэрүүгээрээ бусад улсаас ялгаатай. Учираас Японоос юм сурч авал
тийм имийг нэг анзаарч харах хэрэгтэй шүү гэдэг зөвлөмж өгснийг бол хүмүүс бас сонсоод авал их зүгээр ээж магадгүй. Надад бас тийм санагдсан. За тийм байна да. За цэчин бэлгээ. За миний хувьд бол мэдээж хүн болго өөр орчинд байгаа, өөр боломж донд амьдарч байгаа ч гэсэн биднэрт нэг хязгаарлагдахгүй зүйл байгаа нь хүсэл мөрөлттэй байх. Тэгэхээр хүн болгон хүсэл мөрөөдөлтэй байгаарай. Дээрэс нь мэдээж хүн өөртөө нөгөө нэг дутуу юм шиг санагдах, би чадах болов гэсэн эргэлзээ гарна. Тэглээгээд өөрийгөө бусдад битээ харьцуулаарай. Яагаад гэхээр хүн болго өөр өөртөө гэсэн замтай, өөр өөртөө гэсэн цаг хугацаатай байдаг шүү. Тэ миний хувьд одоо итгэж байгаа зүйл нь одоо байнга хэлдэг зүйл маань тэ юм болгон за болох ёстой зүйл, болох ёстой цагтаа болно гэдэгт би одоо итгэж байгаа. Тийм болохоор өөрийгөө бусдад битээ харьцуулаарай. Дээрэс нь чамд ямар нэг боломж гарах юм бол заавал оролдоод үзээрэй. Ямар нэг алхмыг хийгээд үзээрэй. Ямар нэг алхмыг хийлээгээд чи тэндээс чамаас юу ч унахгүй. Тийм болохоор зүгээр оролдоод үзээрэй. Эргээгээ тэр тэтгэлэгт тэнцэхгүй байлаа гэ тэр чин чамд дараа нь туршлага болохоор зүгээр л оролдоод үзээрэй. Тэгээд өөртөө итгэхээрэй. Хамгийн гол нь зоригтой байгаарай л гэж хэлмээр байна. За хоёр зочныхоо яриаг ингээд нэгтгээ хариул. За одоо жишээ нь ингээд анимегээр төсөөлж болно. Гэхдээ анимегээс гадна бас Японд амьдрал өрнөж байгаа. Гэр мэдээжин хэрэг янз бүрийн их сурвалжаас ингээд Японы тухай мэдээлэл аваад сайн тамуудаа зөндөө олон талаас нь судалж явах хэрэгтэй. Тэрнээс биш одоо очсны дараа ингээд эн чи өөр гэдэг шалтгаанаар шууд шантарч болохгүй гэдэг зүйлийг хэлж байна. Тэгээд бас одоо Япон болон бусад улсын хүмүүс гэж ярьж штэ. Би бас энэ дээр бас айгүй санал нэгтэй байдаг. Япончууд ер нь боловсролын тогтолцооноос маш мундаг шүү дээ. Ингээд бүгдээрээ өөрсдөө ингээд Японч нь Азийн хамгийн хөгжилтэй улс байгаад бараг 30-40 жил болж шүү дээ. Энэ урт хугацааны туршид өөрсдөө бүгдээрээ судалгаагаа хийгээд өөрсдөө тэр судалгаан дээрээ тулгуурлаад боловсролын тогтолцоогоо бий болгоцсон. Бусад улс шиг одоо Монгол жишээ нь ингээд Оросоос авдаг ч юм уу. Их мэтлэн гадны тогтолцоог авч байгаа бол Япон яг өөрсдөө зориулсан байдаг байхгүй. Тийм болохоор энэ бас ялцчгүй Япон бол жоохон боловсролын тогтолцооны хувьд онцлогтой гэдгийг бол энэ дээр бас давхар дурдъя. Тэгээд хүсэл мөрөөдөлтэй бай гэдэг анхны алхмыг бол заавалжгүй хийж үзэх ёстой гэдэг зөвлөгөө байна. Энэ бол маш зөв зөвлөгөө. Хийхгүй бол угаасаа юу ч хийхгүй. Тэгээд хүмүүстэй өөрийгөө бити харьцуулаа гэдэг зүйлсийг бас хэлж байна тийм. Хүмүүстэй өөрийгөө хүн ер нь өөр хүнтэй өөрийгөө харьцуулаад гэдэг чинь хүний дээр хүн байхгүй, хүний доор хүн байхгүй гэдэг үг байдаг шүү дээ. Тэр чинь өөрөө ингээ бусдад харьцуулаад өөрийгөө доор гэж мэдэрч байгаа бол өөрөө ингээ хүний давхраажилтыг бодол дотроо бий болгоод байгаа байхгүй юу? Тийм болохоор за жишээ нь би ингээ 5 жил багшилсан. За багшийн цалин манай үеийнхнээс бол арай жоохон бага байсан. Гэхдээ энэ бол тэгээ миний л зам мөр байсан. Одоо жишээ нь би ингээ багш гээд давхар мэрэгжилтэй болчлоо. 5 жил ажилласны эцэст ямар ч ингээд нэг биеэрээ сураад нэг мэрэгжлийг ингээд олж авсан. Энэ бол бас чухал зүйл гэж бодож байгаа. Тийм болохоор одоо ингээд ажлын талбар дээр их хичээлээс гарах гэж байна. Гэх мэтлэн ингээд хүнд яг өөрийн гэсэн цаг хугацаа байгаа. Тэрнээс биш ингээд хин нэгний их ажлын талбар дээр илүү цалин авлаа мавдаа гэх зүйл дээр сэтгэлээр унахтай биш юм аа гэдгийг бас санаалъя те. За өөр хэлж ярих юу байна? Тийм. Тэгээд яг нь Японд очиод зорилго тодорхой байгаад ер нь бэрхшээл тулгарна гэдгээ ер нь бол аягүй сайн хүлээн зөвшөөрчүүл. Япон хэлийг бол яг Японд очиод нөгөө сайн муу бүх одоо гоё юмнуудыг нь сурч авъя, өөртөө шингээж авъя л гэж байгаа бол Япон хэлийг хамгийн сайн сурах хэрэгтэй. Англиар Япон хүнтэй харьцаад ч юм уу ер нь тэр Япон хүмүүсийн нөгөө цаад мөн чанарыг ч юм уу, онцлогийг ч юм уу ер нь олж мэдэж чадахгүй учраас Япон хэлийг л бүр зорилго болгоорой л гэж. Тийм. Тэгчвэл Япон хэлний одоо хүндрэл байхгүй болвол очиод энэ шанууныхаа хэрээр хутгаж болох бол тэр энэ нь бол яг аль ч улсад ялгаагүй байх гэж бодож байна. Тийм. Яг Япон нууцны нэвтрүүлэлтэй аягүй сонирхолтой. Япон хүмүүс ийм юм тий. Яагаад ийм юм болоо гингүүд л аягүй гоё сонин содын юмнууд нь анзаарэгддэг, харагддаг юм шиг санагдаад байдаг. Миний ярианаас бол Япон хэлийг сураад хэл дээр нь ингээд тухайн хүний үзэл бодлыг сонсон гэдэг бол шал өөр байдаг. Яг үг сонголтоос ахуулаад тэр хүний
ижил бодлыг бол ойлгоход илүү дэвхэн болдог. Тэгэхээр яг уян жаргал багшийн таны зөвлөгөөд бол маш санал нэг байна. За сэтгчгээд өөр сэжин бэлэгтээр ярих гэдэг. Яг нөгөө хилтэй угаасаа нөгөө нэг тухайн ямар нэг үндэсний хүнтэй тухайн улсынх нь өөрийнх нь хэлээр нь ярихаар илүү нөгөө нэг дотн мэдрэмжийг өгдөг болохоор хэлээ сурах нь мэдээж номер 1 зүйл шүү. Хэлээсээ сураарай. За эцэстээ бол хэл бол хамгийн чухал. За хамштай тэтгэлэг авахад ер нь бол өөр улсад ажиж амьдарч хэл бол найрхаж чухал шүү. Тийм болохоор хэлээ ихний ялчинд юу хийхийг мэдэхгүй байвал хэлээ сураад эхлэх хэрэгтэй. Энэ бол өстой анхны алхам байх тийм. Юу хийхийг мэдэхгүй байвал хэлээ сураад эхлэх. Ямар ч тэтгэлгээд хэлж шаардлагатай болно. Ажиллахтаж хийж шаардлагатай болно. Амьдрахтаж хийж шаардлагатай болно. Тийм учраас юу хийхийг мэдэхгүй байвал хэлээ сур гэдэг. Тэгээд миний зүгээс өгч байна. За тэгээд өнөөдөр үнэтэй цаг хугацаагаа зориулж манай подкастт орсон та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугааруудад бас хүмүүст ингээд зөвлөгөө өгмөр ярмаар болцмаар байгаа зүйл байвал хэзээд манад бол ихэд нээлттэй хизээч ирсэн болон ингээд юм өрсөйн. За баярлалаа. Тийм. Тэгээд араа өөр төрлийн төрдөр ярих туршлагаа хуваалцах боломж олгосонд баярлалаа. Баярлалаа. За Эзэн бэлгийн түүхийг сонссондоо бас баяртай байна. Дараа хамтарч ажиллая. баярлалаа. Миний түүхийг бас хуваалцах боломж олгосонд баярлалаа. Тэгээ сонссон та хоёртаа бас баярлалаа. За баяртай. Баяртай.